сайн байцгаана. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За саяхан 5 сарын 13-нд Францад нэг аимшигт хэрэг болжээ. Болох шахжээ ер нь бол. За юу болсон бэ гэх юм бол 5 сарын 13-ны өглөө 8 цаг 20 минутын үед өглөө шүү те. Нэг эмэгтэйг одоо 3 багтаа залуу одоо хулгайлахыг завдсан байна. Тэгээ юу болсон бэ гэх юм бол уг эмэгтэй өглөө нөхөр 2 настай хүүхдтэйгээ гурлаа явж исэн. Тэр эмэгтэйг 3 хар багтаа залуу ирээд хронопост хөргөлтийн машин байдаг шүү те. Тийм машины арталт ингээ багажинд ингээ чихээд авч явахыг ингээ оролцсон байгаа. За тэгээд уг хэрэг явдлыг ингээ 92-аас нь харсан хүмүүс ихэндээ энэ яг кино зураг авалт хийгээд байгаа болов гайхсан гэж байгаа. Тэгээд туслаараа цагдаа дуудаараа гэдэг тэгмүүд энэс сонсонгуудаа нэг цонхороо гараад харсан чинь за үнэхээр нэг хэрэг бишсэн байна гэдэг. Тэгээд цагдаа дуудсан байгаа. Тухайн үед эргэн тойронд байсан хүмүүс 2 настай хүүгийг нь хамгаалж авч үлдчих чадсан. Нөхөр нь болохоор баатарлагаар ингээд эмэгтэйг явуулахгүй ингээд зууралдаж хулгайчтай тэр тэмцэн. За уг эмэгтэйг яагаад хулгайлахыг оролцсон бэ гэх юм бол эмэгтэй болохоор 34 настай. Тэгээд тухайн үедээс 5 сартаа жирэмсэн байсан байгаа. За тэгээд Францын крипто валютын худалдааны платформын гүйцэтгэх захирлын охин байсан байгаа. Тэгээд сүүлийн үед болохоор крипто валютыг та бүхэн мэдж байгаа ах үнэхээр одоо хаасаагүй газар авж байгаа тий. Тэгээд мэдээж интернетийн нэг дарк хэсэг байдаг шүү дээ. Хар бараан хэсэг чи бүх юмуд л одоо крипто валютаар ингээд арилжаа 8-аа хийдэж шүү дээ тий. За тэгээд энээс босно уу үгүй сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч зэн крипто валютын тийм том хүний ил охин байсан юм шиг байгаа. Тэгээд түүнийг хулгайлахаар ингээд завдсан байжээ. За тэгээд тухайд бол гэрчүүд бол үнэхээр их тусалсан. Цуг байсан хүмүүс, эргэн тойронд байгаа хүмүүс. Эмэгтэй болохоор тэмцэлж явах үедээ тэр дайрцсан хүмүүсийнхаа бууг нь аваад шидсэн. Тэр бууг нь эргэн тойрондоос нэг хүмүүс ингээд авсан байгаа. Тэгээд өөр нэг залуу болохоор ингээд галын хор авчирж ингээд тэднийг аврахыг ингээд оролцсон байгаа та. За тэгээд уг 3 хүн амжилтгүй болоод тэгээд зүхтаацгаасан. Машин болохоор тэр дүргийн яг өөр гудмаас олсон байгаа. За тэгээ үүн дээр болохоор хронопост компани бас ингээд мэдээлэл өгсөн. За энэ бол манай компани албан ёсны машин бол биш ээ. Тэр хаяг шошхыг бол хурамцаар үйлдсэн байна гэд. Хохирогч эрэгтэй эмэгтэй хоёрын нөхөр нь болохоор маш хүнд гэмтэл авсан. Гавландаа маш хүнд гэмтэл аваад нэлээд цус алдсан байгаа. Аз тэр үед эмч явж таарад тэгээ нөхөрт нь анхны яарал тусламжийг үзүүлж чадсан байгаа. Тэр аваар нийл цус болцсон байсан гэж байгаа. За тэг үнэхээр ийм аимшигтай харамсалтай хэрэг болонгоо алдчихэ. Хэрвээ хулгайлагдсан бол бас бүх асуудал бол мэдээж цагдаа нарын дүгнснээр болохоор за машиныг ингэж хиймлэр ингэж хаяг шошгыг хэрэгж наасан энэ бол нэлээд төлөвлөгөөтэй ажил байна. Нэлээд судалсан ажил байна. Тэгээд ерөөхдөө цаад үр дагавар гэх юм бол мэдээж барьцаалаад өөр ямар нэг зүйл хүсэх те. Одоо бол хэрэг мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд явж байгаа юм байна. Гайхлаа Францад бүр Парист бүр тэгээд хар өглөөгөр ийм хэрэг болж ирэхээр бас үнэхээр сонир санагдчих. Тэг ямаа байхгүй.